Цэрэмота guys. Single хүмүүсээ бид нар ямар сайхан цаг үед амьдарч байгаа юм бэ? Яагаад вэ гэх юм бол та хэдийн тамийн амьдрал удахгүй дууслаа. За, яагаад вэ гэх юм бол хятадууд энэ роботын зах зээл дээр бүр алж байна. За, тэгээ түрүүний том зовлон ярихаас өмнө заяа. Хэдүүлээ зүгээр роботын хөгжлийг хэдүүлээ хамт харцгаа. Яагаад вэ гэх юм бол одоохондоо хятадд юу болж байгаа юм бэ гэх юм бол robotics-ийн олимпийн тэмцээн болж байгаа. Тэнд бүр ингээ роботууд ингээ алж байна. За, энд ерөөхдөө шинэ дэлхийн рекордыг тогтоосон. Роботын хувьд бас хүний хувьд гүйж байгааг нь хэдүүлээ хамт харцгаа. Яг нэг шил арх уусан юм шиг гүйж байна. Хан мөргөөгүй. Ихтэй амар хурдан. Usain Bolt-аас хурдан. За тэгээд пи уусан байна уу, арх уусан байна уу хамаагүй ерөөхдөө амар хурдан болцсон байна. Гардаа нэг худаг барьсан гэж бодчих. Аимшигтэй. Эсвэл бөмбөгтэй тий одоо ерөөхдөө Аллаху акбар алалала гэж амиа хорлох ерөөсөө хэрэггүй болцсон байна. Анимед тий боо moo зэвсэгтэй ийм роботууд гараад ирэх юм бол ерөөхдөө амьдрал тэр чигтээ өөрчлөгдөхөөр байх шиг байна. За тэгээд хятадууд энэ олимпик ерөөхдөө нэлээд сериозны хүлээж авч байх шиг байна. Тэгээд нэг компани бүр хэдэн зуун ширхэг зүгээр ингээ үзүүлж чинь тий ойролцоогоо 2000 роботын ингээд жигсаад явж байна. Хүнтэйгээ ерөөхдөө төстэй хажууд нь одоохондоо хүмүүс хянаа явах хэрэгтэй. Гэхдээ ерөөхдөө жилийн өмнө роботууд ямар байсан бэ? Өнөөдөр роботууд юу болсон бэ? Ингээ хараад үзэх юм бол нэг талтай аимшигтай, нэг талтай супер гоё. Тэгээ одоо ингээ бүжгийн роботыг бас үзүүлж байна. Хүний хөдөлгөөн рүү нэлээд ойртсон байгаа ч тий. Билаа за нэг жилийн дараа за хувцсыг өмсүүлсэн нүүр мүрийн жоохон хүн шиг болгоод чадах юм бол бүжигчин бас юу вэ? Тэ хэрэггүй болж эхэлж байгаа юм байна шүү. Тэгээ удахгүй дараа нь жүжигчин гих мэдчихлээ. Тэгээ угаасаа AI кино мино та бүгдээ мэдэх бах. Та имээ өвөө ээж аав тэ тэр хужаа 1 минутын драманд гүн донтцсон байгаа. Таадын дунд бас тэрийг тултал нь үзэж байгаа хүмүүс байгаа би мэдчихээн. Би офс дотор бас зарим ажилт нь ерөөхдөө баригдсан миний хувьд тэгээ айгу funny заа би ингээ офс руугаа ороод ирэн тэгээд дэлгэцлүүн нь ерөөсө харах хэрэггүй. Яагаад гэх юм бол би хаалгаар ороод ирэхээр шууд манай ажилтан бид нартай хамт ажиллаж байгаа хүмүүсийн нүүрэн дээрээ нөгөө дэлгэцний гэрэл ингээ ойдгий штэ. Тэгээ нэг цав цагаан байснаа гинт хав харуулдаг. Гэх мэдж байгаа. Тэгэл инээж минээж явахтаа гинт ингээ сериусны хараад эхэлцдэг. Та тийм дунд бас байгаа таксины жолооч нар нэлээд олуулаа бас энэ бүрэн донтцсон байлаа. Би англи хэлтэй болно. Би шийтцэн. Захирлаа. Амлж гин. 7 хоногт 3 даараа эрт харъя. 3 сарын хугацаанд би сургалтын төв дээр очих хэрэгтэй байна. Гэхдээ би эргэж ирэхдээ англи хэлтэй тань дээр эргэж ирнэ. Би юу хариулт юм бэ гэвэл тийм үү. За тийгээ. За 3 сарын дараа, 6 сарын дараа явж байх. За яасан? Чээд алга болж. Тэгээ харвас толгоо нь хоосон, дансан ч хоосон. За чи бас шийтсэн үү? Тийм юм бол юу нийцсэн? Хойлооны тухтай яар. Аргагүй. Гэхдээ зарим нь алдаатай юм байлээ. Энэ бол нэг гүн хятад хүн дээр очсон байгаа. Энэ робот руу магадгүй нэг монгол хүний сүнс соёл суудсан байж магадгүй. Би хужаа хүний робот болохгүй гэх ингээд тэг эсэргүүцэж ашгүй. Гэхдээ иймэрхүү алдаануудыг бодохгүй бүгднийг засчих байх. Тэгээд тэр олимпийн тэмцээн дээр бас ерөнхийдөө UFC шиг зодон бас эхэлсэн байх шиг байна хэдүүл харцгаа. Бас нэг 3 сарын өмнө ийм зодон хийдэг роботууд гарч исэн тухайн үед ерөөхдөө нэг роботын толгойг бүр ингээд цавчсан. Тэгээ ер нь та ингээд санаж байгаа юм бол нэг хэдэн жилийн өмнө нэг Real Steel гэсэн кино гарч исэн тий. Нөгөө Wolverine жүжигчтэй адилхан тэгээд яаж исэн бэ гэх юм бол тэгээ ингээд рингний хажууд ингээд роботыг өдөртөг гэх мэт шин. Одоо тэр бас ер нь бол бодит амьдрал дээрээ ирсэн байх шиг байна. За харцгаая. Мэ. Йой. GG. Тэгээ робот хартаа ингээд хүн байсан бол заяа. Тэгэл шууд хойд амьдрал руугаа ингээд явчихж байгаа шүү дээ. Гэхдээ роботууд өөр заяа харж байгаараа энэ яаж босч ирэх юм.
Тэгээ яг нөгөө арх уудсан хിവэрэ. Мэ. Яа. Одоо боромт. Ална чам. Тэгээ удахгүй улсууд хооронд ингээ зодлох баха. Тэгээ магадгүй монголчууд бид нэр те нэг роботыг явуулна, хятадуудыг үүснэ гих мэдчлэн. Мэ яа жижи. Яа. За entertaining болох нэ. За. Тэгээ түрүүн юу ярьжсэн бэ гэх юм бол мөнх зандан мөнх онгон царай муутай. Тэгээ та тийм дунд би ч гэсэн тийм царайлаг бишээ би мэдэж ийн зовлон. За би жоох амжилттай болсон чинь охтууд нөө тоогоод эхэлсэн. Тэрний өмнө би бас яг адилхан мөнх зандан байсан юм аа. За тэгээд зарим хүмүүс нь бас тий амбар шиг царайтай тэгээ насаараа ганцаараа мантаараа тэр тавилан одоо хэрэггүй болсон. Тэгээд ерөөхдөө солонгосын хагалгааны мөнгөө ингээ хоригдлуулж байхдаа одоо ямар шийдэл гараад ирсэн юм бэ гэх юм бол иймэрхүү шийдлүүд харж байгаарай. Яа, та тийм дунд үлэн би та тийм үлнийг ингээ мэдэрч байна. За ингээд энэ байна. Яг уу. Тэ. Гэхдээ арай энэ нөө хэдэд царайтай. Гэхдээ ерөөхдөө дөхөөд эхэлж байна тийм ээ. Хартаа. Гэхдээ энэ доор юу вэ? Энэ доор юу вэ? Oh my god гэл тэ. Та тийм үлнийг би мэдэрч байна. Тэ. За ингээд цаана бас нэг залуу байна охтуудаа. Нэг залуу байна. Яа. Гэл тэ. Гэтэ арай дэндүү эмгтэй хэлэг байна те. Би бол яг нэг Монгол те уяач 90 хүнийг болно. Тэгээ 3D-гаар ингээ хэвлчихнэ. Та хүссэн залуутай болох боломжтой. За. Тэ алж байгаа үсттэй. Тэгээд дөнгөж эхэлж байгаа сектор гэсэн үг. Тэгээ бид нар ингээд 90-ад он 80-ад оны янз бүрийн ингээд манга үзчихсэн. Тэ аниме үзчихсэн. Тэр ирээдүй ерөөхдөө одоо эртсэн байна. Ghost in the Shell кино надад санаанд орж ирж байна. За. Тэгээ их би энэ яаж хийдэг юм бэ? Хідүүлээ. Одоо тэ энэ what the төсөлж байна уу? Яа. Би нүлдүрд ажилламаар байна гэсэн хүмүүс одоо гарч ирэх нь үү? Анкетэн дээр өргөл үлэн гэд нэр мэртэй анкет одоо энэ компанид явуулах хэрэгтэй. Яа энэ үгцийг хартаа Kim Kardashian ёо. Яа Gigi октода Gigi нэлээд өрсөлдөөн гарч ирэх нэ. Тэгээ энэ биш үү энэ роботууд Валентинээр юм нэхгүй Валентины нэг сарын дараа Мартин 8 гэд тэ үлэн төхгүй ингээд чи их өөрчлөгдсөн гэл ингээ янз бүрийн хил ам юусоо хийхгүй заяа. Тэгээ захиалгаараа хийж болно. За тэгээ илүү боловсон загвар энэ байна. Дөхчинөө guys. Тэгээ гар нь байхгүй байна л да. Гэхдээ энэ яг вэ. Yeah, GG guys. One shotting you guys. Yeah. Good. Ахта жигнэсээ ингээ AI болчих юм бол те. Та бас энэ AI хүүхэлтэй ингээд айтайхан шиг бадж чадахгүй юм бол тэгээд энэ AI хөгжөө та хэдийг бадах болно заяа. Тэгээд та шалаа угаахгүй. Үгүй энэ робот шал угаахгүй та шалаа угаач магадгүй заяа. Тэгээд ингээд энэ хөгжчих юм бол те ингээд худалдаж авснаас чи намайг худалдаж аваад нэг жил болцсон байна. Миний бэлэг хаана байна? Чи их өөрчлөгдөжээ гэх мэтчлээ юм ярих магадaltaй шүү заяа. За тэгээд би нэг юм харамсаж байна заяа. Steve Jobs байсан бол яах байсан бэ? Тэ? Одоо iPhone, MacBook, Internet, personal computing, App Store гэх мэт чинь мань хүний нөлөө одоо жоохон багасаад явж байгаа тий. Гэхдээ нэг амар сонирхолтой видео бас байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Steve Jobs тий энэ үеэр ямар бүтээгдэхүүн танилцуулах магадaltaй байсан бэ гэх юм бол би ерөөхдөө мэдрээд авлаа харлаа энэ байна заяа. Одоо Steve Jobs өнөөдөр байлаа гэж бодъё заяа. Тэгээ одоо нэг томоохон keynote presentation Apple developers дээр юу танилцуулах юм бэ гэх юм бол энийг танилцуулах байсан баха. За хэдүүлээ одоо нүд толгой сэтгэлээ бэлдээ. Today I am excited to introduce the Terminator Pro Max. The Terminator T800 Pro Max. By Apple Intelligence. Орта нэг амар
даруухан заяа маш demure нэг Apple-ийн лого тавьсан. Тэгээ энэ бол яг ч энэ бол тэгээд энэ бол чиний хань болно. It sees, it learns, and it helps develop any new skill for everybody. It sees, it learns, it develops new skills and it helps everybody. За тэгээ энэ командуудаа зөв өгөхгүй бол заяа тий даалгавар гих мэд чинь зөв өгөхгүй бол жоохон эвгүй царайтай байна тий. Kill everybody. Kill everybody. Буруу ойлгоцсон. No! Bad AI. Okay. Галз байгаа үстэй. Тэгээ одоо сериусны заяа ингээд тий хангу хүн хантай болж болох юм байна. Хөгшин хүмүүс тий нэг жинкнээсээ ерөөсөө маяглаггүй цалинмайл нэгтдэггүй ерөөхдөө нэг асаргчтай болох юм байна. Хүүхдүүдийг хардаг роботтой. Гэхдээ саяны T800 Pro Max биш шүү заяа. Миний хүүхдүүдийг чимээгүй болгоорой гэсэн дотроо за хүүхдийг ингээ мөнх яаж чимээгүй болгох юм бэ гэх юм бол ална. Тэгээд хүүхдүүдийг чинь алж магадгүй заяа. Тийм биш ээ. Яванда энэ AI робот бол ерөөхдөө багш болно те гэрийн үйлчлэгч болно. Юмыг чинь зөөгөөд өгөн чамааг 100 заяа чи зүгээр ингээд те отхон тэнгэр хайрхан дээр гарья гэх юм бол чамаа өөрөө явчин гих мэд чинь амар гоё ирээдүй байх шиг те хідүүлээ тэгээд те ингээд ямар ажил хийх үү гэсэн нэг одоо нэг асуудал байна те ямар ажил хийх үү за тэгээд те мөнх зандан мөнх онгон гэсэн одоо тавилан мөнх байха болцсон те түр зүртэй твччих багаас би хоёр хүүхдээ хоёулыг нь англи хэлтэй болгосон. Яаж англи хэлтэй болгосон бэ гэх юм бол энүүгээрээ дамжуулаад манга. Яагаад гэх юм бол энэ ид шидтэй. Энэ дотор нэг амар сонирхолтой зохиол түүх явж байгаа. Дараагийн хуудснэр юу болох вэ? Дараагийн бүлэгтэр юу болох вэ? Аваа энэ юу гэсэн үг юм бэ? Аваа эднэр яагаад хоорно гэдэг байгаа юм бэ? Энэ үг яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөж тэгээ явсаар хагаад энийг ингээд дуусгачихдаг. За тэгээ хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол энийг дуусгасан аваа дараагийнхын аваа. Тэгээд дараагийнхын авъя. Энэ бүгдийг дуусгасны дараа бүх байгаа үгийг уншицсан, ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгээ би өөрийнхөө ажилтны бас энийг туршиж үзсэн болдгийм байлээ. За энэс болж би Lex Plato платформыг үүсгэн байгуулсан. Манга унш англи хэлтэй бол. Гэхдээ би нэг томоохон засвар хийсэн. Юу юм бэ гэх юм бол энэ манганууд бүгдээ англи хэл дээр эхэлж байгаа хгүй юу? Манай Lex дээр тавьсан байгаа манга тэр чигтээ монголоор эхэлдэг. 5 уншаад 5 англи үг гараад ирнэ. Шалгалт орно. Чи сонсон, чи уншин. Тэгээд 10 орчим мангага уншаад дуусгасныхаа дараа чи штэ 2500 англи үгийн сантай болчихно. Энийний дараа YouTube, Netflix, ном бүгднийг өөрөө хийчихнэ. Тэгээд сургалтын төв ямар ч хэрэг.